IDAX крипто биржийн гүйцэтгэх захирал Амар Заяа орж ирэхэд бэлэн болжээ. Та студид тавтай морилоорой. Морилоо. Цэнцэрэн. За сайн уу. Юу энда ажил тавлаг уу? Яасан сайхан хөөрхөн харагдаж байна. Үзэсгэлэнтэй харагдаж шүү манай Амар Заяа. Чивчээ зүгээд одоо бол мэдчихэж байгаа х тий. Одоо сурсан. Одоо л мик гэдэг талаа. Окей. За өдрийн минь. За өстө манай студийг гэрэлтүүлээл ороод ирлээ. За өдрийн минь өглөөг яаж эхлүүлэх вэ Амар Заяа маань? За өглөө 7 цагаас хойшлаа. Ажлын байран дээр ажиллаа хийж байгаа л хүрээд ирлээ. 7 цагаа. Тий, ер нь эрт эхэлж байгаа. ажлын цаг эрт эхэлнэ, ажлын цаг ороод дуусна. Яа, ажил ихтэй байна. Ажил ихтэй байна. Крипто зах зээл маань нэлээд өсөлт үзүүлээд одоо энэ арткойны ханшийн өсөлттэй холбоотой бирж рүү шинэ харилцагчид ихээр орж ирж байна. Ер нь арилжааны хэмжээ нэмэгдэх тусмаа л ажил хийснээр буцалж идэг. Nice. Тэгтээ бас гоё мэдээлэл байна тийм. Юунаас оцорч байлээдэг coin. Юунаас оцорч. Окей, тэгэхээр тэр талаараас хэдүүлээс ярианыхаа дундуур төгсгөлд бас гоё мэдээллүүдийг авна гэж найдаж байна. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ бол крипто блокчейн гэж яг юу байдаг талаар бас мэрэгжлийн мэрэгчлэнээсээ илүү төлхөө асуун. Тэгээд ер нь блокчейн гэж яг юу юм бэ? Крипто яда гэл ингээл яриалаа шүү дээ. Дундын одоо банкгүйгээр харилцаа юу холбох гээл те. Тэгэхээр өнөөдөр блокчейн гэдэг яг юу юм бэ гэдэг. 5 настай хүүхд хүртэл ойлгох. Нэг гэдэг байхгүй. За. Ерөнхий би блокчейнийг маш энгийн жишээгээр тайлбарлая. Тэгэнгүүт одоо жишээ нь би ДГ-гээс 10,000 төгрөг зээллээ өнөөдөр. За би одоо ингээд 10,000 төгрөг зээлсэн гэдгээ одоо би ингээд дэвтэр аваад ороод ирсэн учраас энэ дээрээ тайлбарлалчээ. Би ДГ-гээс 10,000 төгрөг зээллээ, бичлээ. Бичсэн тий. Энэ бичвэр зөвхөн надад үлдлээ. Энийг би энэ хуудсыг устгад уурж аваад ингээд шатаачлаа. Энэ ямар ч баримт үлдэхгүй ингээд алга болчихж байна гэсэн. Энэ дэвтэр зөвхөн миний эрх мэдэлд байгаа учраас энэ дэвтэр дээрх мэдээллийг би хүснээрээ устгаж, хүснээрээ засаж, хүснээрээ өөрчилж болдог. За тэгвэл блокчейн гэдэг чинь өөрөө яг энэ бүртгэл хөтлөгдөд байгаа дэвтэр. Гэхдээ давуу тал нь энийг хизээч устгаж болохгүй, засаж болохгүй, хин нэгэн хүн дээр төвлөрөөд хин нэгний эзэмшилд байгаад энэхүү мэдээлэлд гар хүрч болтгоо гэсэн үг. Энэ блокчейн дээр бүртгэгдэж байгаа бүртгэл нь өөрөө маш том баталгааг агуулж идэг юм систем байгаад байгаа гэсэн. Ямар ч ухраах боломжгүй, засах боломжгүй, устгах боломжгүй, нэг хүн төвлөрсөн биш, бүх дэлхийн нийтээрээ хуваарлагдаж бүртгэл нь хийгддэг систем гэсэн үг. За, инхээр ойлгомжтой байна. Маш ойлгомжтой. Хүүхэн начтай үнэхээр ойлгомжтой. 5 настай хөгтөж болохоор байна гэдэг. Гоё тайлбарлаж байна тийм. Тийм ээ, блокчейн гэж юу л юм бэ? Блокчейний ер нь үүсэл тэгээд яг үүсгэн байгуулагч нь тодорхойгүй байдаг гэдэг нэг юм явж идэг. Энэ одоо хуучирсан мэдээлэл үү? Эсвэл одоо хүртэл юм байна уу? Ер нь тийм блокчейний анхны үүсэл бол мэдээж нөгөө биткойн. Тэ биткойн бол өөрөө блокчейнийг анх үүсгэж гарч ирсэн. Эцэг гэж нэрлэгддэг. За тэгэнгүүт 2009 онд бол анх ингээд блокчейн гэж юм систем байна шүү. Энэ дээр биткойн гээд 21 сая ширхэгтэй хөрөнгийг гаргалаа. Энийг крипто валют гэж нэрлэе. Энэ системийн бүртгэлийг криптограф гэдэг зүйлээр бүртгэнэ. Энэ блокчейн дээр хөрөнгийг одоо маш өндөр тооцооллын тусламжтай хүчин чадал бүхий компьютероор ингээд одоо математик тооцоолыг бодож энэ биткойныг чинь цуглуулна гэд ингээд гараад ирсэн гэсэн. Тэнгүүд эхний одоо яг 2009 онд анх гарч байхдаа тэр хүнд бодлогыг бодож одоо майнинг гэж ярилдаг байхгүй олборлол биткойны майнинг. Тэр бодлогыг бодож чадсан хүмүүс урамшуулалт нь биткойн аваад ирсэн гэсэн. За тэгэнгүүт энэ блокчейн гэдэг зүйл өөрөө найдвартай ингээд маш олон компьютерийн тусламжтай энэ хяналтаар баталгааждаг зүйл юм байна гэд ингээд анх гараад ирсэн. Энэ ингээд одоо нэг жил ирэх тусам хүмүүс одоо энэ ихтэй байдлыг мэдээд маш олон олборлагч нар гарч ирээд ингээд олборлоод эхлэнгүүт энэ нь өөрөө үнцэн ингээд өсөө явж байгаа систем байгаад байгаа. Одоо тэгэхээр сая ойлгосноор бол биткойн блокчейн нь бол систем нь
Тэгээд биткойн ч гэдэм үү криптовалют нь болохоор одоо ханш мөнгө гэж ойлгож болох уу? Зөв. Багшаа гэдэг шиг. Тэгээд ер нь зохиогч нь бас тодорхойгүй. Тийм. Зохиогч нь нэг Сатоши гэдэг нэрлэл яваад байдаг. Сатоши Накамото Японы гэдэг. Тэгээд ерөөсөө ямар царайтай хүн байдаг, хэн байдгийг мэддэхгүй тийм хүн байдаг. Би одоо хүртэл үнэхээр гайхдаг. Яагаад тийм баян хүн ерөөсөө царайц нь мэддэхгүй нэг нөхөр гарч ирсэн биткойн блокчейн гаргаж байгаа. Тийм тэгэхээр хэдүүлээ бол маш ингээд гоё суураас нь гоё мэдлэг олгож ийн л да магадгүй мэдгүй хүмүүс үзчихэж магадгүй шүү дээ. Тэгэхээр криптогийн төрлүүд ер нь бас яг юу байд юм бэ? Дотроо бас ямар төрлүүд байдаг бол За, ерөнхий криптовалютыг 3 ийм том үндсэн төрөлд хуваагаад үзэж болно. За, эхнийх нь coin гэж нэрлэгддэг. За, coin гэдэг нь нөгөө биткойн, этериум буюу өөрийн гэсэн блокчейнтэй буюу өөрийн гэсэн бүртгэлийн системтэй криптонууд байгаад ахын хөрөнгүүд. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө криптовалют гэдэг маань өөрөө энэ блокчейн дээр үүссэн хөрөнгүүдийн л яг үндсэн нэршил болж дараад байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр биткойн, этериум мөн өөрөө ийм тухайн блокчейндээ зориулсан хязгаарлагдмал тоо хэмжээтэй тодорхой арга барилтай тухайн блокчейнийг одоо жишээ нь биткойн бол ингээд тэр майнинг хийсний төлөө ингээд тэр бодлогын хариуг таасны төлөө ингээд одоо урамшуул одоо тийм шагнал болгож өгөөд идэг бол одоо этериум бол одоо нөгөө нэг этериумын блокчейнийг ашиглахын тулд одоо ингээд төлбөртөлдөг coin ч юм уу. Ийм тодорхой нэг ийм үнцнийг бий болгоод өгдөг нөөцтэй одоо ингээд алт шиг гэсэн үг байхгүй. Ийм хөрөнгүүдийг одоо coin гэж нэрлэдэг байгаа. Нөгөө талдаа токен гэж. Тэгэхээр одоо нөгөө coin токен хоёр ижил зоос гэж монгол хэлний орчуулагддаг хэрнээ шин чанарын хувьд өөр болж байгаа. Токен нь бусдын блокчейн дээр гаргасан криптовалютууд. Бусдын блокчейн дээр гэсэн гаргасан. За тэгэхээр одоо нөгөө токенууд маань ERC20 суурьтай токен гэхээр Ethereum гэдэг койны блокчейн дээр нь гаргасчихсан криптовалют болж таардаг. Токен олонгууд маш олон төрөлтэй байгаа дотроо дахиад. За одоо би энэ дээр нэг 4-5 жишээ аваад хэлье. Хамгийн нийтлэг ашиглагддаг. За арт money гэж байдаг. Монголд бол арт money бол төвлөрсөн бус биржийг ашиглахад одоо хүмүүсийн саналаа өгдөг яг засаглалын токен гэж явдаг. За тэгэнгүүт монголчуудын хамгийн сайн мэдэх арткойн гэж байгаа. Арткойн нь арт экосистемийн урамшууллын токен. Урамшууллын оноо. Тэгэхээр энэ нөгөө арткойны экосистемд байгаа компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээг авахтаа урамшууллаар авдаг, буцаагаад бүтээгдэхүүн үйлчилгээг нь авахтаа хөнгөлөлт авдаг ийм loyalty point буюу урамшууллын оноо болж явдаг. Тэгэнгүүт дахиад одоо энэ бид нар цонхоор харагддаг да Blue Sky барилгын BS9 гэдэг токен байдаг. Энэ нь юу вэ гэнгүүт нөгөө үл хөдлөх хөрөнгийг бид нар бол ингээд авч зарахын тулд бол мэдээж тодорхой нэрлсэн метр квадратаар ингээд худалдаа аваад зараад ингээд явдаг штэ. Яг энийг токен болгоод маш олон жижиг хэсгүүдэд хуваагаад гаргацсан токен гэсэн үг. Тэгэнгүүт тэр токен эзэмшигч тэр токеныг худалдаж авснаар одоо энэ барилгыг эзэмшиж байна гэсэн үг байна. Гэх мэтчлэн хөрөнгөөр баталгаажсан токенууд ангилал гэж байгаа. Алтаар. Одоо энэ балыг хүртэл би нэг токен болгоод зах зээлд нийлүүлж болно гэсэн үг. За тэгэнгүүт ер нь иймэрхүү токенууд. Нөгөө талдаа security token гэж нэрлэгддэг. Гэхдээ энэ нь бол яг бодит шин чанар нь олонгоор хувьцаагаар баталгаажсан токен. Хөрөнгөний зах зээлтэй харьцуулахад крипто зах зээл 24/7 үйл ажиллагаа явуулаад байна шүү дээ. Маш хурдан гүйлгээнүүд хурдан яваад байна. Тэнгүүд хувьцаагаар баталгаажуулаад токен гаргацдаг гэсэн үг. Тэгэнгүүт энэ нь 24/7 харилцаалагдаад байна гэсэн үг. Одоо манай дээр байгаа токенуудын жишээ гэвэл одоо дэлхийн томоохон корпорациудын Apple, Nvidia, тэгээ MicroStrategy, одоо бүр S&P 500 индексийн өөрсдийнх нь токен гэж байна. Хувьцааныхын токен. Тэгэнгүүт одоо заавал Монгол хүн гадаадаас тэр гадаадын компаниудын хувьцааг авахын тулд гадаадын брокертээр бүртгэл үүсгээд авах шаардлагагүй яг энэ эх орондоо байгаа крипто биржээс шууд худалдаж авах боломжийг олгоод байгаа гэсэн үг. За
хамгийн сүүлчийн төрөл буюу одоо нөгөө токныхоо крипто валютынхаа үндсэн 3 тоо төрөлтэй хамгийн сүүлчийнх нь stable coin буюу нөгөө валютаар ханшийн өсөлт үзүүлэхгүй зөвхөн хэрэглээнд суурилж гаргаж байгаа гэсэн. Төгрөгийг илүү хурдан шилжүүлье. Төгрөгийг илүү хурдан ашиглая гэж байгаа. Ийм за үнцэн ийм 3 том төрөл гэдэг байна. Альткойн тэгэхээр токен гэсэн үг байна нэ тий урамшуул 7 юунд ордог гэд бас ингэ хичээл аваад байгаа юм шиг ингээд асуугаад яваад байна шүү дээ. Хэрвээ арт гэдэг блокчейн гараад ирвэл арткойн өөрөө coin шинжрүүг ороод. Англиар руу блокчейн нь бас гарч ирэх юм бэ яванда. Шууд амаглаа тий. За ер нь манай намнаа асуучихсан уу? Тий. Надад болохоор ингээд Монголд болохоор энэ крипто валютыг одоо ямар салбарт одоо ашиглавал зүгээр идэм бол гэж хардаг вэ? Илүү төлхөө энэ салбарт бол энэ зөвхөн шттэ гэдэг блокчейн. Блокчейн бүх салбарт ер нь ашиглагдаж болно. За одоо би хамгийн энгийн жишээн дээр бид нар блокчейнээр юуг баталгаажуулж болох вэ гингүүт гэрээг. Гэрээг бид нар 2% цаасаар үлдээд гарын үсэг зураад баталгаатай гэдэг. Гэхдээ хоёр тал хоёулаа гэрээгээ алга болгочвол юу батлах вэ? Тийм. Тэгэнгүүт яг эндээс бүх салбарт энэ баталгаажуулалтыг блокчейн дээр хийж болдог. Бас уу. Ямар сонирхолтой. Энэ нэрээ сонирхолтой юм шүү дээ. Хоёулаа гэрээгээ алга болгоод байхгүй болчихвол яах тий. Тий. Баталгаажуулж. Тэгэнгүүт нөгөө нэг блокчейн дээр би 10 жилийн өмнө нөө 20 жилийн өмнө хийсэн байх уу гэрээ тэр ингээд нээлттэй ингээд ер нь бол байж гинэ л гэсэн үг. Гэхдээ мэдээж тухайн гэрээнд зориулсан тусгайлсан юм маш урт цээжлэх боломжгүй тэмдэгтүүдийг ингээд өгнө гэсэн үг байна. Тэр тэмдэгтийнхээ тусламжтай одоо онлайн ертөнцид ороод тэр гэрээгээ дахиж дийлгэж харж болно гэсэн. Миний ойлгосноор бол бид нар бол ингээд нэлээд аюулгүй safety зүйл байгаад байгаа юм блокчейн. Гэхдээ ер нь эрсдэл бол байгаа үстэй тий. Байдгүй. За мэдээж эрсдэл гэдэг нь ерөөхдөө нөгөө scam fraud гэдгээр явдаг. Нөгөө талдаа яг хувь хүнтэй холбоотой эрсдлүүд байдаг. Хөрөнгийн хувьд нийтлэг үүсдэг эрсдэл нь нууц үгээ мартах. Хадгалж байгаа хитвчээ алга болгох. Бүртгэлээ хин нэгэнд бүртгэлийнхээ нууц үгийг өгөх гэх юм уу. Иймэрхүү байдлаар нөгөө нэг эрсдлүүд үүсдэг. Тэр эрсдлийг хаач чадвал бусдаар бол яг эндээс бол өөр эрсдэл үүсэх боломжгүй гэсэн үг. Сая анх одоо нөгөө Монголд хэдэн онд юм бэ ингээл крипто орж ирээл тий арилжаа яваал тэгэл нэг хэсэг жоохон буруунч орж ирсэн үү тий хүмүүсийн нэг жоохон итгэл жоохон суларсан. Гэхдээ одоо сүүлийн жилүүдэд бол нэлээд нэмэгдэж байна. Та ч гэсэн орж ирэхдээ хэлж ин л да нэг арилжаа бол нэлээд ийм өндөр хувьтай явж байна. Тэгэхээр энэ бас юу нөлөөлж ийн вэ? Энэ бол мэдээж нөгөө нэг зах зээлийн цикл шинжилэлт угаасаа тодорхой хугацаатай явагддаг. Бидэрт нэг юм байдаг штэ. За дайгуу мухаж жишээ. Галтар болчлоо гэд бид нар гараа таслаад хаяхгүй. Мэдээж тэгэхээр 21 онд бол зохицуултгүй байсан үеийн зохицуултын заагаар орж ирсэн маш муухай үйл явдал нь өөрөө блокчейн криптог муухай харагдуулсан. Нийтэд. Тэгэнгүүт энэ муухай зүйл харагдлаа ч гэсэн энд бусад гэрэл гэгээтэй зүйлс нь байгаа шүү, өнгөлөг зүйлс нь байгаа шүү гэдгийг ингээд ерөөл ингээд урт хугацаанд ойлгоол байна л да. Яг л ингээд одоо дэлхийн нийтээрээ бас ингээд хүлээн зөвшөөрөөд явж байгаа л гэсэн үг. За 21 онд дэлхийн хүн амын нийт 3.8% буюу нэг 290 орчим сая хүн крипто валют эзэмшдэг байсан бол 2025 онд яг өнөөгийн байдлаар энэ тоо 2 дахин өссөн. Тэгэхээр ерөөсөө л дэлхийд дахинаа ингээд нөгөө нэг криптог ойлгодог, мэддэг. За яг энэ блокчейн сүлжээ гэдэг зүйлийн учрыг нь олоод байгаа хүмүүсийн тоо ингээд жилээр л өсөд байна гэсэн. Одоо ерөн сүүлийн үед ямар сонио хачин байна. Одоо Трамп бас гарч ирээл одоо крипто хот байгуулна гээл тийм улс орнууд бол нэлийн крипто салбартаа эдийн засгийн санхүүгийн одоо зохицуулах хоромж гэдэг юм уу янз бүрийн хуулийн шинжилтүүдийг бас хийж ийн л да. Тэгэд ер нь дэлхийд дахин сонин сайхан юу байна те энэ арилжааны салбар дээр нь Монгол улсад энэ зохицуулалтын өөрчлөлтүүд ер нь хэр хийгдэж байгаа талаар бас мэдээлэл байна уу? Дэлхийд дахинаа бол нөгөө
ус олгон одоо ингээд нэг хорих хаах биш ер нь хуулийн заагийг нь гаргаж өгөхгүйгээр зөв замаар юм тогтвортой яг юм тодорхой байдлаар хөгжүүлээ гэдэг ерөнхий бодлогын үндсэн эмчийг баримжаар шилжээд эхэлж байна гэсэн. Тэгэнгүүт Монгол улсад бол одоо хамгийн сүүлийн мэдээлэлээр мөнгөний бодлого 2026 дээр блокчейн дэд бүтцээр баталгаажсан стейбл койныг гаргахаар судалж эхэллээ гэдэг юм мэдээ явж байгаа. За тэгэхээр юу вэ гэнгүүт засгийн газар болон Монгол банкнаас маань ерөнхий энэ крипто блокчейнтэй холбоотой зохицуултууд дээр мөн одоо давуу талын ингээд илүү ингээд дуурч эхэлчихлээ л да. Энэ нь бол одоо нэг манай салбарынхны хувьд маш ингээд баярлууштай, маш онцлууштай мэдээ гэж байгаа. Тэгвэл одоогоор бол нөгөө зохицуултын хувьд бол бид нэр яг 21 он 4 жилийн өмнөх хэвэндээ зогсцсон байгаад байгаа. Тэгэхээр одоо энэ зохицуулт дээр одоо болтгсон бол гэж байгаа шүү дээ. Бидний хүсдгээр бол виртуал хөрөнгөний үйлчлэгээ үзүүлэгч гэдгийн зохицуултыг илүү сайжруулад тодорхой болгоод тэ зөв бурууг нь ялгаад ийм юм хийж болноо, ийм юм хийж болохгүй гэд өгвөл энэ зах зээл дээр байгаа оролцогч ч өөрөө тос усаараа ялгараад сайн үлдээд саар нь ягаад одоо хүмүүсийн итгэлч нэмэгдэх байхгүй. Тэгээ гой цэцлэгдээд ирж тээ. За урамшууллын оноо гэдэг чинь ийм юм шүү. Урамшууллын оноон дээр одоо та ингэж оролцсноо. Энийг гаргаж байгаа хүмүүс нь ийм үйл ажиллагаа эрхэлнэ гэд ингээд тодорхойлоод ингээд зохицуулаад өгчихвөл хүмүүс ч гэсэн итгэл нь харьцангуй нэмэгдэх байхгүй юу? Тэлгүй хаа тэгээд манай амар заяа бол өмнөх дугаар дээр бас орж исэн. Гэхдээ бас зарим одоо үзэгчд маань үзээг өнөөдөр шинээр үзэж байгаа хүмүүс иж магадгүй. Тэгэхээр IDAX крипто биржийн бас үйл ажиллагааны талаар нэг танилцуулаач гэж хүсэж байна тийм ээ. Тийм, IDAX бирж нь болгонгууд крипто валютын арилжааны бирж гэж явна. IDAX бирж дээр бүх төрлийн крипто валют арилжаалагдана. Биткойн, Ethereum нөгөө coin, token, stable coin бүгд арилжаална. Тусалдаг гэсэн хүмүүс арилжаа хийхэд нь бас талаараа тийм үү? Тэгэнгүүт одоо манай IDAX бирж бол яг төрлөх их хэл дээрх, монгол хэл дээрх бирж. Биржийг бол хуулиар Монгол улс зохицуулаад биржийн хувьд бол маш таатай байгаа. Тодорхой хэмжээнд. Одоо сая нэг бид нар юугаар ирсэн шүү дээ. Блокчейн дээр гарч байгаа биткойн талаар. Тийм. Биткойн сая нэг 125 мянга боллоо гэд басна да. Тэгээ мэрэгжлүүрээс асуухад ер нь энэ ямар нөлөөнөөс болж ингэж 125 мянга хүрв тий. За яг биткойн 125 мянга хүрлээ гэдэг цаг үе байгаа шүү дээ. Энэ цаг үеийн ойрын хугацааны мэдээлэл ч юм уу одоо ингээд шинжээчтэй үзэж байгаагаар бол энэ за биткойны ETF-ийн урсгал нэмэгдчихлээ. Америкийн засгийн газрын үйл ажиллагаа төрөх хугацаанд зогсчлоо гэдэг мэдээллүүд өөрөө хамгийн том нөлөө үзүүлж байгаа. Яагаад гэвэл Америкийн нэгдсэн улс ч өөрөө биткойн эзэмшлэрээ дэлхийд номер 1 улс байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэнд хүмүүс засгийн газрын үйл ажиллагаа нэг байгууллага байхгүй засгийн газар нэг байгууллага дээр төвлөрсөн үйл ажиллагаа доллар гэдэг тэр валют гэдэг зүйлээс илүүтэй төвлөрсөн бус системийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байна гэсэн үг. Хин нэгнээс хараад бус байдлыг илүүд үзээд байна гэсэн үг байхгүй хөрөнгө оруулагчид. Тэгэхээр энэ мэдээж хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэх тусам ханш өсгөх нь бол ойлгомжтой нөгөө эрэлт нийлэлтийн хуулиар. Гэвч одоо яг бүр ингээд энэ урт хугацааны зүйл бол олон хүний итгэл болж байгаа. Итгэл, тууштай байдал, криптогийн найдвартай байдал. Ерөөсөө л ингээд өнөөдөр одоо жишээ нь манай хоёр биткойнтэй юу? Үгүй ээ. Ерөөсөө дээр бол нь яг нэвтрүүлгийн дараа бол нь яг оролдож үзье гэж бодсон. Тэгээд ер нь яг нэг тиймэрхүү. Бид одоо яг ярилцъя. Яг юунаас ихгээд бол яг асууж исэн юм а тухайд би яг дотроо бодоод ер нь бас нэг энэ тал руу орвол яад юм бол гэд бодчихсан байхгүй. За яг хуу крипто валют ч өөрөө бас эмзэг. Тийм. Заримдаа бид нар бирж ажиллуулж байгаа гэд ингээд хүний мөнгийг аваад алдуулсан юм шиг. Мэдрэмж авах үеуд байдаг л да. Гэтэ би та хоёрт нэг за бүх үзэгчтэй зориулаад нэг юм сонирхолтой тоо хэлье. 2021 онд 290
сая хүн биткойн эзэмшдэг байхад биткойны ханш 40-тэй байсан. Энэ тоо 2 дахин өсөөд 2025 онд биткойны ханш 125 мянга хүрлээ. Өнөөдөр биткойны талаар, криптогийн талаар ярьж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Биткойныг ловер гэдэг байсан, криптог ловер гэдэг байсан хүн маань өөрөө крипто дэмжигч болоод гараад ирж байна. Гэтэл энэ дэлхийн нийт хүн амын дөнгөж 10 хүрэхгүй хувь байгаад байгаа байхгүй юу? За энэ урт хугацаанд нэмэгднэ. Биткойны ханш шийдвэрх. За ингээ одоо ч 125 мянга байна шүү дээ. Тэгэхээр ч одоо бид нэр 300 мянга дээр ирэх юм болоо. Ер нь бол мөнгөний ханш унжидаг тий. Тэгэхээр криптогийн бол ханш дээшлэх магадлал маш өндөр байгаад байна л гэсэн үг байна шүү дээ. Ер нь ингээд IDAX-д ажиллаж байгаа хугацаанд яг энэ арилжаа хийж байгаа залуучууд байгууллага одоо янз бүрийн хүмүүстэй л уулзж байгаа. Тэгэхээр ер нь түгээмэл гаргаад байгаа алдаа нь юу юм шиг харагдаж байна вэ таны хувьд? Түгээмэл гаргаад байгаа алдаа нь зөв цаг үедээ зөв газраа зөв зүйлээ худалдаж авахгүй байгаад л учрав. Аха, тэрийг та бүхэн одоо мэдээж бид нар яг одоо зөв шүү гэж бол хэлэхгүй. Гэхдээ яг хоо бид нар энэ бүх мэдээллийг бүх талаас нь одоо биткойн магадгүй өсөхгүй ч болох кейсүүд байгаа. Өсөхгүй гэж үзэж байгаа хүмүүс ч байгаа. Тэгэхээр бүх мэдээллийг бүх талаас өгнө. Ерөөс нь нэг талыг барьж болохгүй. Яг биерчийн хувьд байгаа. Манай дээр 300 гаруй хөрөнгө байгаа. Би ганцхан биткойныг ав гэдэг бас болохгүй байхгүй. Яагадгүй л үлдсэн 200 үдийн би яах юм бэ? Тийм биз дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр одоо нэг сая бид нар ирлээ шүү дээ. Манай биткойн ч болохоор одоо 125 мянга дээр байж байна. Тэгээд дүнсний хилдгэр бол энэ бол зүгээр 10% нийт дэлхийн юм шүү дээ. Тэнгүүч одоо 20 болоод ирэх юм бол 250 болох юм байна. Тэгээ нэлээ өсөлттэй байх хэрэг. За тэгэхээр эндээс ирээдүйд бидний өдөр тутмын амьдралд амьдралд одоо блокчейний хэрхэн ямар өөрчлөлт авчирна гэж та бодож байна? Крипто тэр дундаа тий. Аха юунд хэрэглэгдэх вэ? За крипто блокчейнийг одоо хамгийн сүүл нэг юм сонирхолтой систем сонирхолтой мэдээ шүү дээ. Бид нар нэг Swift гүйлгээ гэж хийдэг штэ банкн дээр очиод гадаадд байгаа хин нэг нэрүүгээ мөнгө шилжүүлэх болдог. За долларын шилжүүлээ банкн дээр очиод ингээд маягт бөглөөд Swift-ээр хийгээд нөгөө Swift гүйлгээ нэг 2 хоногийн дараа ч юм уу ингээд нөгөө улстай очиод ингээд мөнгө шилжиж ордог. Тэгэнгүүт нөгөө блокчейн олонгууд дэлхийн нийтээр ингээд тархацсан байгаа учраас би эндээс дээгүүр мөнгө шилжүүллээ. Дэг Америкт байгаа те. Би дээгүүр мөнгө шилжүүллээ. За хамгийн ихдээ 1 минут 10 секундын дараа дэгэд очино. Дэгийг тэрийг ашиглаад шууд худалдаа авалт хийх боломжтой. Тэнгүүд энэ блокчейний хурд өөрөө энэ одоо Swift гэдэг энэ банк хоорондын гүйлгээ байгаа шүү дээ. Улс хоорондын гүйлгээний системд маш их шүүмжлэг өгсөн. За энэ крипто ч ингээд энэ хүмүүс ингээд блокчейн руу шилжээд ингээд крипто руу энэ хурдан байдал. Тэгэнгүүт би Swift-ээр $35 төлж шилжүүлэх хийдэг бол би нэг 1 центээр блокчейнээр хийж болоод байгаа байхгүй. Найдвартай очиод байгаа юм. Тэгэнгүүт энэ дээр асуулт юу үүсэж байгааг нь яагаад Swift байх хэвээр Swift өөрөө шүүмжлэг дагуулад ирсэн. Swift ашиглаж байгаа хүмүүсийн тоо буураад ирсэн. Тэнгүүд урт хугацаанд Swift хүртэл өөрөө бууж өгөөд өөрсдийн гэсэн шилжүүлгийн блокчейнтэй болж байгаа. Тэгэхээр бидний өдөр тутмын амьдрал төлбөр тооцоо бид нэр автобусан суугатаа хүртэл зүгээр л блокчейнээр дан гэ заавал өөрчлөлтсөнийг л аль байхгүй шууд гүйлгээгээ хийж болно. Би нэг юм асуумаар л да. Тэгтээ жоохон мангартуу юм бийж магадгүй шуудлаар ихгүй мэдхгүй учраас одоо ингээд юу ааштай. Одоо надад ингээд жишээ нь амар зай маань одоо над руу ингээд шилжүүлэг хийн штэ. Одоо $50 ч юм уу чи над руу ингээд шилжүүлэг хийлээ гэж бодоход блокчейнийг ашиглаа тий. Ингээд шилжүүлэх койнороо шилжүүлээ гэж бодоход би тэрийг авах гэдэг штэ. Тэгэнгүүт тэрийг бас л койноор нь авна гэсэн үг тий. Койноор нь авна. Тий. Тэгээ тэрийг хэрхэн харин цааш нь хэрэглэж эсвэл мөнгө олгох боломж. Та зөв асуугаад шүү. Яг тэрэнд чинь зориулаад WASP буюу биржүүд улс орон болгонд байгаад байгаа. За. Тэгэхээр одоо би
одоо дэг рүү $10 шилжүүлчлээ тий. Дэгийн надаас $10 юм USDT гэдэг токен хүлээгээд авцсан. Тэрийгээ Америкийн аль нэг WASP дээр шууд USD болгоод авчихна л гэсэн. Зөв. Тийм учраас та бүхэн маань гэдэг биржүүд тий байна гэсэн үг. Зөв. Бидний энэ хөрвүүлэх үйл ажиллагаа. Нөгөө талдаа яг энэ процесс ингээд хуйлаа ингээд одоо хин биржтэй байгаад ингээд яваад байна штэ. Энийг хөнгөвчлсөн төлбөрийн системүүд байгаа. Mastercard, Visa card бүгд криптогоо шууд ингээд payment болгох. Тийм үү. Төлбөр хийх боломжтой. Ripple буюу одоо XRP гэдэг токен байлаа. Би чам руу XRP шилжүүлээ. XRP-гаар очоод карта дарлаа. Төлбөр шууд хийх боломжтой болж байгаа гэсэн. За тийм гоё юм уу гэхгүй. Тэгээд мэдгүй үний чинь л энэ нөгөө нэг одоо мэдгүйгийн гай гэж бас нэг юм биш үү. Тийм тэгэхээр одоо энэ бол нэлийн бас суур мэдлэг бас олох хуц зүйлийг бас яриад байна л да. Ер нь бол юу юм бэ нөө? Крипто валютыг эртгэн судлаад бас ер нь орчмоор юм бэ нөө, тэ? Ер нь их зүгээр идэв. Тийм. Ирээдүйд тэгээд ер нь бидний өдөр тутмын амьдралд хэрхэн одоо крипто ч гэдэм үү, тэ? Блокчейн өөрчлөлтийг авчирна гэж таамаглаж байгаа вэ? Та бүхний хувьд магадгүй нэг 5-10 жилийн дараа. Ер нь бол хялбар, найдвартай, ихтгэлтэй систем бол өөрөө ирээдүйд юм болгон дээр л орж ирнэ. Блокчейн дээр хүчний дугаар гэж байдаг. За. Бүр хүчний дугаарыг хүртэл блокчейнээр баталгаажуулдаг гэсэн. Баталгаажуулахтай шүү дээ. Баталгаажуулна гэдэг нь ерөөсөө тэр утасны дугаар чинь блокчейн дээр л байгаа л ахгүй юу. Тэгэхээр ч одоо эн чинь нэг баталгаажуулаад гэхэр нэг юм тамга дараад байгаа гэсэн ойлголт биш. Яг тэнд үүсэж байна, бий болж байна л гэж ойлгож байна. Ер нь блокчейнээс бол юу ч устгах боломжгүй гинжин холбоос юм байна гэж ойлгох нь байна. Нэг талдаа түүхийн сурвалж бичиг. 2000 жилийн дараа манай хөгцүүд ингээд нэг юм ийм блокчейн байд юм байна гэх те. Ингээд гаргаж ирээд ингээд янгууд бидний эцэг их ийм гүйлгэж ирсэн биш үү? Энд ийм төрхтэй байсан байна. Энд ийм зургийг блокчейнээр NFT болгоод баталгаажуулсан байна. Ямар нэгэн хайлт хийгээд олборлолт хийгээд ингээд газар авахгүйгээр бидний амьдарч байгаа үеийг ирээдүйд баталгаажуулаад байгаа. Нэг талдаа ирээдүйн бас санхүүгийн хэрэгсэл болно. Яг одоо ингээд Монгол улсууд байгаа учраас би төлбөр тооцооны системийн нэг хэсэг болно гэж шууд хэлж чадахгүй. Яг Эл Салвадор гэдэг улс байгаа штэ. Биткойны төлбөр тооцооны хэрэгсэл буюу одоо Монгол улсын төрхтэй адилтгаад хүлээн зөвшөөрсөн улсууд бас байгаад байгаа. За ер нь дэлхийд дахинд хэд орчим улс байд юм болоо яг биткойныг одоо мөнгөтэй одоо хүлээн зөвшөөрсөн. За миний мэдж байгаагаар бол Эл Салвадор бол. Гэхдээ биткойныг хөрөнгө оруулалтын хэрэгсэл нөөц тэ биткойноор төлбөрөө хөнгөлүүлж болно гэдэг ингээд зөвшөөрсөн улсууд. Тэнгүүд бид нэр за ер нь баг хүн болгон виза карттай байх та. Тий. Карт. Виза олон улсын картууд. Энэ виза ч өөрөө энэ крипто сүлжээтэйгээ холбогдоод эхэлчихэнгүүт виза гэдэг төлбөр тооцоо. Тэр битгийл Apple, Samsung бүгд крипто төлбөр тооцооны шийдлийг хийж байна. Хамгийн сүүлд Samsung Coinbase-тэй хамтраад крипто төлбөр тооцоог нэвтрүүлсэн. Apple ч мөн адил. Тэгэнгүүт одоо нөгөө нэг криптогч хэдүүлээд ингээд шилжүүлээл exchange дээр хөрвүүлэх гэдэг нь баг ингээд гар утсаараа шууд ингээд дараал явчихад ингээд криптог ашиглах боломжууд нь амар нэмэгдэж байгаа. Одоо биткойны хувьд бол Америкийн нэгдсэн улс бол яг хамгийн дээгүүр жагсдаг нэгт явдаг байх тийм ээ. Тэгэхээр Азийн орнуудаас ер нь хамгийн юм крипто салбарт илүү юм хөгжил дэвшилтэй те өөрчлөлттэй байгаа сайн талаараа өөрчлөлттэй байгаа улс ер нь ямар улс вэ? Бид бас нөгөө альва улсын тухайн салбарыг бас харж даган дуурайж те шинжилтүүд юу хийж гин гэдгийг бас илүү харах зөв юм болов уу гэж боддгийг. За Азад крипто хөгжлөөр ер нь Солонгос орж ирж байгаа. Нэлээд манлайлыг үзүүлж байгаа. Солонгос яг хөө крипто биржүүд байсан, нэг крипто валютууд байсан. Гэхдээ Солонгос улсад бол зохицуултынхаа өмнө нь одоо нэг тодорхой хэмжээний юм хориг чангатгсан ч юм уу. Одоо мөнгө угаахтай холбоотой зохицуулт
проектууд нь чанга байсан бол тэрийгээ сулруулад тэгээ крипто дэмжих сангуудаа байгуулад Солонгост криптот холбоотой саяхан нэг том үйл явдал болсон нэг live trading competition буюу одоо live арилт гэдэг яг бодит арилжааны тэмцээн. Крипто арилжаа бол e-sport. Тийм шүү дээ. Би наадгаж яг үзсэн. Тэ бүх арилжаачдыг одоо шууд ингээд суулгаж байгаа e-sport тэмцээн зохион болж байгаа юм шүү дээ. Тийм үү те? Тий. Тэнгүүд энэ өөрөө ингээд маш дэлхийд дахны хайптай мэдээ болсон. Тэнгүүд Солонгос өөрөө крипто зах зээлээр ялгараад гараад ирж байгаа. Солонгос өөрөө төв банкны стейблкойн гаргана гэд мэдгдсэн. Тэнгүүд ингээд анхаарал яг Аз ТV-ийн анхаарал бол Солонгос руу нэлээд их төвлөрч байгаа байхгүй. Кинон дээр бас гардаг тийм гэхгүй юу? Ер нь харж байгаа. Одоо нэг сэний нэг юу яа. Сая орж ирэхдээ нэлээд ажил ихтэй байна гэж амар цаа хэлсэн шүү дээ. Тэгээд юутай холбоотой гэлээ. Тэгээд одоо бид нар тэрний талаар нэг жоох хугацаа ирүүл яадаг юм бол гэж би бодлоо. Юутай холбоотой? Арткойноос болоод гээд нэг нэлээд ажил ихтэй байгаад байна гэсэн шүү дээ. IDAX одоо крипто биржийн ер нь сүүлд одоо бужигнаад байгаа ажил юу байна? Сонь сайхнаас л. За манай дээр нэг 2 ажил бүжгэнж байгаа. За нэг нь бол арткойны өсөлттэй холбоотой. Ерөнхийдөө хүмүүсийн сонирхол бол арткойн руугаа нэлээд чиглээд ороод ирж байгаа учраас тэнд бол арилжаа хийх, заавар зөвлөгөө авахаас өсвөлээд нэлээд их ажлууд байгаа. Мөн арткойны идэвхтэй маркетингийн ажлууд явж байгаа. Энэ маркетинг одоо ер нь бол арткойн ярих цаг нь болжээ. Мэдээж нэг зарим нь бас ингээд хэцүү байхад бид нэр ганцаараа гэдэг болохгүй цаг үе бас байлаа шүү дээ. Хамаагүй яриад ээж болдгоо. Яриад ах ч гэсэн хүмүүс итгэхгүй тэ үгүйсгдэг дандаа л үгүйсгэдсэн. Тим цаг үе байсан. Гэхдээ одоо бол үгүй итгэлтэйгээр ярина. Итгэлтэйгээр бид нар одоо тэ арткойныг таниулнаа. Одоо энэ өнгөрсөн хугацаанд чимээгүй байх хугацаанд арткойн дээр маш олон ажлууд хийгдсэн байгаа байхгүй. Жишээ нь одоо блокчейн сүлжээгээ бүр мультичейн болгоод олон блокчейнээр шилжүүлэх боломжтой болгочихж байгаа. Тэгэн мөн одоо нөгөө мерчантууд дээр шууд очоод арткойны урамшууллууд авдаг. Шангрилагийн Централ Таврын ч энэ одоо том дэлгүүрүүд, гэрийнхээ хажуудлын дэлгүүр, байрны доотлын дэлгүүр төрөл ингээд артай арткойн нэвтэрчээд байгаа учраас хүмүүс ингээд алхам тутамдаа арткойн цуглуулад, арткойноор хөнгөлүүлээд, арткойноор төлбөр тооцоо төлөөд сонд хүртэл арткойноор мэдээ бичүүлж болж шээ. Nice. Тэгээд нэг юм ерөнхий хөтөлбөрүүд айгүй идэвхтэй явж байгаа. Манай биржийн зүгээс бас арткойноор урамшууллууд олгодог учраас арткойныг бас нэлээд дэмжиж ажиллаж байгаа. Тэгээ сонирхолтой бичлэг контентууд дээр санал өгөөд. Яг нь биржийн хувьд бол өөрөө жоохон чөлөөт. Бид тэр яг хит альбан байдгүй. Тэгээд мэдээлэл оруулна, давхар ингээд сонирхолтой харилцагчтай мэдлэг олгох юунуудаа оруулаад ингээд явдаг. Тэрэндээ бас арткойныг илүү дэмжлэгтэй ажиллаж байгаа. За хоёр дахь ажил нь за нөгөө бирж маань өөрөө хуулийн зохицуулалттай байдаг. Бирж гэдэг нь өөрөө виртуал хөрөнгөний үйлчилгээ үзүүлэгч санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын доор үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд виртуал хөрөнгөний үйлчилгээ үзүүлэгч нь өөрөө виртуал хөрөнгүүдээ хянах үүрэг хүлээдэг. За тэгэхээр би арткойны тайлан тооцоо бүх юмыг хяндаг этгээд болж таарч байгаа байхгүй. Тэрнтэй адилхан дотоодын бүх виртуал хөрөнгийг хянаа. Тайлангийг харнаа. Юу хийж яа яаж ингэж бүх мэдээллийг авнаа. Аваад буцаагаад тэрийгэ олон нийтэд тайлагнана. За хэрвээ би виртуал хөрөнгө гаргагчаас тайлангаа авч чадахгүй бол би хуулийн өмнө хариуцлага хүлээдэг гэдгээд болж таарч. Би гэдэг нь бирж гэж ярьж байгаа шүү. Тэгэнгүүт сүүлд 10 сард нэр бүхий 4 койныг биржийн арилжаанаас хасах шийдвэр гаргацсан. Үүнтэй холбоотой хууль эрх зүйн болон харилцагчтай мэдээлэл өгөх ажлууд явагдаж байна. Арилжаанаас хасна гэдэг нь манай биржээс ер нь бол тухайн хөрөнгийг дахиж арилж алахгүй. Одоо аваад ингээд яваа гэсэн юм шийдвэрүүд гаргаж байгаа. Тэгээд одоо бол ер нь хэдүүлээ яг нэг талдаа гараад зэгцрэх цаг болцсон. Яг үүний дараагаар бас бусад адил үйл ажиллагаа явуулдаг биржүүд маань бас тодорхой хөрөнгүүдийг ингээд арилжаанаас хасах шийдвэрүүд гаргацсан явж байна. Тэр шийдвэр юунаас олж гардаг бол манай дээр гарч байгаа шийдвэр бол манайх тайланг бол одоо ингээд
тогтмол ингээд тайлангаа тавиарай. Харилцагчийн өмнө хүлээж байгаа манай харилцагч таны хөрөнгийг эзэмшиж байгаа бол таны гаргацсан хөрөнгийг эзэмшиж байгаа бол та харилцагчийн маань өмнө хүлээсэн үргээ биелүүлээч л гэдэг шаардлагуудыг тавьдаг. За хэрвээ дараа ингээд шаардаад одоо ер нь бол энэ жил бол манайх одоо хурцлын гаргагчд нар лууга яг ийм үе шаттай тэ 20 орчим өсөлтийг ингээ явуулаад тайлан ингээ яцсан байдаг. Тэндээс тайлангаа тавихгүй байгаа бүр ингээд огт холбоо тогтоохгүй эсвэл за бид нар өөрсдөө бүртгэлээс асуулъя гэж хүсэл тавьсан байгууллагууд байгаа учраас бид нар ер нь бол бүртгэлээс асууж эхэлж байгаа гэсэн үг. За тэгээд бидний ерөнхийн өнөөдрийн хувьд тийм ярилцах цаг маань ерөнхийдөө дуусаж байна. Тэгээд манаас амар заяагийн хувьд бол үнэхээр бас сонирхолтой, маш ойлгомжтой бидэнд бас анхан шатны мэдлэг одоо сонио ач юу гэдэг тийм мэдээллийг өглөө. Тэгээд IDAX крипто биржийн гүйцэтгэх захирал амар заяалаа. Тэгээд дараас дахин уулзах хаа гэж найдаж байна. Таны ажилд бас амжилт хүсье. Дараа уулзалтаа биткойнтэй байж байгаарай. Даалгавар өглөө шүү гэдэг. За одоо байж байгаарай гэдэг. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.